За. Амралтын өдрийн минь сайхан амарсан уу? Сэтгэл санаа нь тайван амгалан уу? За өнөөдөр нэг хобби, нэг ном гэдэг гарчигтайг яриа хийхээр бэлтлээ. За тэгээд энэ дундаа нэг ном гэдгээрээ зэгцтэй сэтгэх хурлаг гэдэг энэ номыг сонгосон. Яагаад энэ номыг сонгосон бэ гэхээр судалгаа сайтай бидний тархины бодол ямар их алдаатай байдаг. Тэгээд тэр алдаатай бодлынхаа үр дүнд ямар тийм олон алдаатай шийдвэрүүд гаргадаг гэд нэлээд бидний харж байгаагүй өнцгүүдээс судалгаан дээр үндэслээд тайлбарсан байдаг. Тэгээ энэ номыг бас нэг уншуустай хэсэг нь юу вэ гэхээр тухайн агуулгынхаа хүрээнд дүгнэлт хэсэг, дүгнэж хэлэхэд гэдэг нэг тухайн агуулгыг дүгнэнэ. Тэгэхээр дүгнжингүүд бид нар тархинд товч ийм мэдээлэл өгч байгаа учраас ойлгож тогтооход илүү хялбар үр дүнтэй болт юм байна гэд анзаарсан. За ингээд энэ номыг зохиосон зохиолч нь Roald Dahl гэдэг энэ хүн болохоор аюул олон ном зохиосон. Тэгээд энэ ном нь бас нэлээд олон улсын ийм олон хуваарлагдсан номын нэг юм байлээ. За тэгээд энэ номноос би бас 4 хэсгийг илүү сонгож яриа гэж бодож байна. За нэгдүгээр агуулга нь болохоор үүний өмнө нэг зүйл хэлье гэж бодож байна. Тэр нь юу вэ гэхээр намайг нөгөө хүмүүс уран зохиолын ном илүү уншдаг. Тэгээд тэрний талаар товч нэмдэл бичдэг гэдгээр маань бас илүү анзаарсан баг. Яг сошиал дээр илүү тэр хэсгэл хуваалцдаг. За тэгээд энэ ном тэрнээс гадна миний тухайд болохоор уран зохиолоос гадна философи, сэтгэл судлал, буддизм, бизнес маркетинг гэдэг нэлээд хэдэн чиглэлд ном унших хичээдэг. Тэгээд сүүлийн 20 жил бол бас нэлээд идэвхтэй уншигч байгаад унсан номын тоо бас нэлээд хөрхөн дээшилж тэгээд энэ хүрээнд би бэлэн болсон байна. Тэр утгаараа бичлэг хийж оруулахад бас арай үр дүнтэй болов гэж бодоод явж байгаа. За тэгээд энэ зинхрээр хавчулсан энэ хавчуурны хүрээнд 4 агуулгын хүрээнд ярих гэж бодож байна. За энэ хэсэгт болохоор зохиолч юу онцолж ярьсан бэ гэхээр хүмүүсийн өөрийнхөө цаг хугацааныхаа 90%-ыг бусдыг бодоход зарцуулдаг гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ? 24 цаг тэрний тодорхой цагийг бид нар унтахад зориулаад үлдсэн цаг ажлын 8 цаг гэх тэргээ бодоход бараг 90% гэхээр маш их цаг хугацааг бид нар яах нь чи ингээ өдөр тутам ингээ явагдал олон өдөр өрнөл ингээл олон 10 жил явахаар ч бас хайрын цаг хугацаа санагдаж байна л да. Тэгээ би өөрөө ч гэсэн тэгсэн байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгээд ер нь ингээ ном уншиж судлаад явж байхад хүмүүс ер нь яагаад ингээ бусд руу их төвлөрөөд идэм бол гэд ингээ бодонгууд хүн өөрийн гэсэн зэрлэггүй тэгээ өөрийн гэсэн нэг юм дуртай зүйлс хоббигүй. Хоёрдугаарт нь дараагийн нэг зүйл нь бол амьдралын утга учраас ойлгоогүй энэ хорвоод би яг ямар зорилгоор яг юу хийх бүтээхээр ирсэн бэ гэдэг энэ зүйлээ илүү таньж мэдээгүй байхтай холбоотой юм болов уу гэж бодож байгаа. Гэхдээ миний энэ бодол буруу байхыг үгүйсэхгүй. За тэгээд энэний эрэл хайгуулт бас л гараал явж байгаа хүмүүсийн нэг шүү дээ. Би чинь. За тэгээд энэ дараагийн нэг агуулга дээр нь болохоор юу вэ гэхээр туршлага сөргөөр нөлөөлдөг тухай гинэ. Энэ нас надад тохиолдчихсан байхгүй юу? Ингээд энийг ингэж л хийдэг гэд хит их найдаал өөрөөр илүү их сэтгэж хийж ингээд санаачилж чадах чадвар маань ингээд туршлага нэмэгдийн хэрэгээр буураад идэх юм шиг надад санагддаг. Ингээд 20 эдтэй байх үе, одоо байгаа үе хоёроо харьцуулангуй тэр үед би маш олон зүйл шинээрс сэтгэж хийдэг тийм зүйл байсан байгаа байхгүй. Тэгээ одоо ингээ эргээ харангууд туршлагатай олцохороо туршлага дээр хүндэс шийдвэр гаргаад байдаг. Тэр нь бас сөргөөр нөлөөдөг тухай бичсэн. Энэ бол бас надад хэрэгтэй санаа. За дараагийнхан зүйл нь юу вэ гэхээр ингээ хүмүүс ингээ өөрөөсөө илүү хүмүүсээс суралцахтаа жоохон тааруу. Тэгээд оюун санаа, үр бүтээмж юу гэдгийг бүтээлчээр ингэж ажиллах чадвартай юм хүмүүсээс жоохон ингээд дөлөөд тэднээс суралцах хаалга үдэ хаачдаг гэх юм уу. Тэр талаар ингээд энэ хэсэгт байгаа. Тэгээд энэ номын бас нэг үр өгөөжтэй хэсэг нь ямар вэ гэхээр ингээд бусдад атаархаад ингээд бусдад ингээд бусдыг юу гэдэг бусдаас суралцахад жоохон хаачдаг гэж байгаа. Боловч цаанаа энэ атаархлынхаа талаар
дараагийн тэр хуудасаас уншаарай эсвэл өмнөх тэр хэсэгт бас байгаа шүү гэдэг санааг ингээд битцсэн. Тэгэхээр энэ номыг яах вэ гэхээр хаанаас нь ч уншиж болно. Тэгээд маш хялбар уншигддаг, орчуулган сайн. Ер нь дажгүй гайг уншигдчихдаг. Яг ганц нэг судалгааны юмнууд надад жоохон эргэлзээтэй ойлгоход жоохон хүндрэл гарч ирсэн. За тэгээд бид 4-р хэсэг дээр ер нь юу ярих гээд байгаа вэ гэхээр бид нар нөгөө нэг толгойгоо тунгалаг ус шиг яаж юм цэвэртэй бэлгэх вэ гэдэг талаар ярьсан байсан. Тэгээ энд нөгөө Рой Бэмстер гэдэг нэг судлаач багш оюутнуудаар судалгаа хийсэн. 3 төрлийн оюутнуудыг 3 хэсэгт хуваагаад эхний хэсэг оюутнуудыг болонгууд яасан бэ гэхээр шалгалт ойртож байгаа. Гэхдээ та нар ингээд 6 цэнгэл хөөж олно. Тэ юу дуртайгаа хий. Хоёр дахь нь болохоор хоёр дахь оюутнууд болохоор за зүгээр л шалгалтандаа анхаар гэж хэлсэн бол 3 дахь хэсгүүдэд ингээд одоо сурлагынхаа амжилтанд төлөвлөгөөтэй ажиллаарай гэдэг ийм сануулга өгсөн. Тэгээ судлаад шалгалтын дараагаар тэдгээр оюутнуудыг ингээ харсан чинь нөгөө одоо юу гэдэг 6 цэнгэлд анхаарсан хэсэг нь тэр хэсэгтэл анхаарсан. Зүгээр л нэг шалгалтандаа анхаараа гэсэн нь болохоор илүү санаа зовнсон. Шалгалтаа анхаарсан ч гэсэн тийм санаа зовнсон. Харин төлөвлөгөөтэй нөгөө нэг яг үр дүн дээр төлөвлөрсөн оюутнууд тийм санаа зовнил итгэхгүй байдал анзаарагдаагүй гэсэн ийм судалгааны үр дүн гарсан байсан. Тэгээд ер нь энэ номноос ингээд бидний тарихтэй хэр их буруу бодлууд боддог, дээрээс нь тэрнийхээ үр дүнд ямар буруу шийдвэрүүд гардаг. Тэгээд тархины энэ нөгөө алдаатай бодлуудын талаар нэлээд олон ийм судалгаатай учраас заавал унших номын нэг гэж бодож байна. За ингээд ярианыхаа 2 дахь хэсэг рүү оръё. За 2 дахь хэсэг нь болохоор миний одоо нэг хоббиний хэсэг. Тэр нь юу гэхээр би ингээд бичиж тэмдэглэх дуртай. Ер нь 7-8 дугаар ангиасаа ер нь бичиж эхэлсэн болов. За бараг 5 ч гэж магадгүй. Жишээлбэл энэ дэвтэр дээр сурагч байхдаа шүлэг зохиож эхэлж исэн билээ. Хэдхэн хуудас шүлэг бичсэн. Тэгээд за энэ дэвтэр болохоор их завлуу үзсэн юм шиг байна. Хоц үтсэн сайн салвал энэ баахан юм наацсан тий. За энэ дэвтэр дээрээс би жишээлбэл энэ цэнхэр тавчруу наацсан тий. Энэ дээр би нэг ийм юм ер нь сургалтанд суугаад нөгөө нэг заавал юм тэмдэглэж авч үлддэг. Ягаад гэвэл эргээд тэр сургалтыг чинь би санахгүй штэ тий. Тэгэхээр энэ дээр гэж байгаа байхгүй хязгаарлагдвал нөөцтэй баялагийг зөв ашиглах гэд бичсэн байгаа. Би одоо ингээ эргцүүлээд бодохоор энэ жишээлбэл бид нар усаага байхгүй тий. Ус чинь бидэнд маш хязгаарлагдмал. Тэгээд одоо ийм олон хүмүүс бид нар энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс ингээ үр дүндээ зөв ашиглах хэрэгтэй. Тэгээд жишээлбэл би нөгөө нэг будаа аваагаад угаасаа усаа цэцэн усгалахад ашигладаг ч юм уу ингээд аль болох дахин ашиглах тийм юмнууд бас хаяа хэрэгжүүлдэг. Тэгээд эндээсээ ингээд дэвтрээсээ ингээ эргээгээд гоё хэрэгтэй санаа авч чаддаг. За ингээд энэ миний зорилгын дэвтэр ингээд зураг мурагтайгаа хийдэг. Энэ 24 оноос хойш явж байгаа дэвтэр байна. Энэ дээр бол ингээд гол зорилгоудаа тухайн жилийн зорилгыг зурагт хэлбэрээр илүү одоо гол агуулгуудыг бичдэг. Тэгээ энийгээ бас задлж ер нь бол бичдэг. За энэ дэвтрийн хувьд бол манай Шави ээж бэлгэлсэн сая хамгийн сүүлд бэлгэмжсэн дэвтэр. Тэгээд дэвтэр бэлгэмд авах их гоё. Тэгээ ингээд нэлээх энэ тренингд ороод нэлээх зүйл тэмдэглэж авсан энэ дэвтэр байгаа. За жишээлбэл энэ дэвтрийг би үзэлээ. Ингээд ажлын дэвтэр байна. Тэгэл тухайн ажлуудаа ингээд төлөвлөл бичээл, хурлуудаа тэмдэглэл хийсэн юм байна. За ер нь энэ дэвтэр бол бараг 10-аад байгаа ажлын дэвтэр. За дээрэс нь энэ миний аяллаа үеэр хэрэгжилж авч явдаг. Энэ аялалд явахдаа авч явдаг энэ хасаархан. Тэгээ хатуу хавцтай яадгүй ямар нэг юм хүчиж умаагаад авахгүй. За энэ дэвтэр дээр би юу хөвчлэн бичдэг вэ гэхээр одоо нөгөө аялахдаа үзэх харах зүйлсийн товч мэдээлэл тэгээ дээрэс нь аялын явцад гарч байгаа зарлага тэр доор нь бичээд дараа нь тэр зарлагаа дүгнэхэд хэрэгтэй байдаг. Тэгэл оройно буудалд очил энэ дэвтэртэйгээ найзлаа шүү дээ. Хөлөө амраага ямар ядардаг вэ те. За тэгээд дээрэс нь өөр ямар дэвтэр вэ? Энэ 2001 оны дэвтэр байсан. Манай найз надад бэлгэлж ирсэн юм аа. Гэт дууны үг энэ би сурагч байсан байгаа байхгүй юу? Номын талс зүудэнд ирэх жаргал. Тэр үеийн одоо камертоны миний хайрмаар гэл ингээл
Манай найзууд бас нэг дурсгалан дэвтэр гэж байдаг. Тэр маягаар бас манай хэд хэдэн найз энэ дээр гоё бүгнүүд шүлгүүд бичсэн байсан. За тэгээд оюутан болоод бас би энэ дээр нэг тэмдэглэл хийсэн байсан. Тэр нь төвд хэл үзчихсэн. Тэгээд тэрийг бас энэ дээр бичсэн юм хараад одоо бол төвд хэлний дэвтэр байхгүй ч гэсэн энийг харахаар ингээд нэг гоё байна. За тэгээд энэ дэвтрийг бас танилцуулъя төгсгөлд нь. За тэгээд энэ манай аавын дэвтэр байгаа. Тэгээд маш хүн зэнтэй. Бас юмыг химиг цэгцтэй, урсан зүйлээ тэмдэглэдэг, сонноос хажилбар цуглуулдаг. Ер нь нэлээд имэг цэгцтэй хүн байсан л да. Тэгээ аавын маань энэ дадал туршилтад тодорхой хэмжээгээр байгаад маш талархалтай ханддаг. За ярианыхаа төгсгөлд болохоор би бусад хүмүүс ер нь ямар хоббитэй талаар ер нь их сонирхдаг. Ер нь олны танил, сүүл одоо үүдийн гадаадын янз янзын хүмүүсийн хоббиг ер нь сонирхдаг. Тэгээ миний амьдралд таарлаж исэн хүмүүсээс мод тарих хоббитэй хүн гэдэг Эрка гэдэг ах байдгийн. Алтан жолгон гэдэг. Эрка ах болохоор ингээд хүмүүс ингээ эд зүйл цуглуулдаг бол тий Эрка ахын хобби бусдад ингээ агаар бэлгэлдэг. Тэгээ надад тэр хобби бол айгүй бахархалтай, бусдын төлөө хийж байгаа мөртлөө өөрийнхөө төлөө хийж байгаа, бусдын төлөө хийж байгаа хобби. Тэгэхээр бид нар нөгөө хоббигоо сонгож хөгжүүлэхдээ бас бодох хэрэгтэй юм шиг байгаа юм. Хэр үр өгөөжтэй хобби хөгжүүлэх хэрэгтэй юм бэ? Би тэрийг яг дуртай мүү гүн мүү тий энэ бас ингээд олон талын хэрэг ашигтай вэ гэдгийг ингээ анзаарч үзвэл зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэгээ зүгээр л нэг янз янзын сувенирээс илүү хэрэглэх зүйлс хүмүүс ч гэх юм уу байвал надад бол илүү зүгээр санагддаг. За ингээд өнөөдөр амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрээ үзсэнд баярлалаа. За лайк суб дараарай. Дарахгүй бол болроо алтар 2 үйлээ шүү.